бид өөртөө байгаа нандин, өөртөө байгаа хосгүй зүйлүүд, өөртөө байгаа тэр гайхамшиг зүйлүүдийг бид нар тэр болгон сонирхдаггүй учраас мэддэггүй учраас одоо тэр талаар сэтгэлгүй юм байд юм байна гэж би ингэж боддгийг. Зүгээр тэр гайхамшигтай зүйл, тэр хосгүй зүйл гэдэг зүйл заавал үнэтэйч биш. Заавал томдооч биш, хэмжээндээ ч биш, жижиг зүйл байж болно. Тийм зүйлс шүү дээ. Тэрийг бид нэр ерөөсөө анзаардаг байхгүй. За би өөртөө яг тохиолдсон зүйлийг ярив. Амар баясгалант хийд. Монголын одоо яг иж бүрэн цогцлбороор үлдсэн хорхон тийм сүм хийдийн цогцлбор. Энэ Манжин хаан өндөр гэгэнд зориулж барьсан ийм хийд. Тэгээд тэрний байршлыг сонгосон түүхэн их сайн. Манжин хаан хоёр одоо орчин үеийн хэлээр бол судалгааны багийг Монгол руу явуулсан байна. Одоо халах руу, ар халах руу. За хийд барих газрыг сонгох гэдэг. Хоёр тусдаа бие бинээ мэдхгүй хоёр одоо хэсэг ингээд яваад Монголын нутгуудаар яваад ингээд судалгаа хийж тэгээд тайланга хаанда авчаар тавихгүй юу. За бидний одоо судалгаагаар энэ газар л хамгийн тохиромжтой байна гэсэн. Тийм дүгнэлтэд танилцуулахгүй. Тэгсэн хоёр тусдаа явсан тэр хэсгийн сонголт нь яг адилхан байсан. Одоогийн яг амар баясгалант хийдийн энэ байршил. Тэгэхээр тэр их олон тийм зүйлийг л наривч шалгадаг л ийм л юм байна гэж би ойлгосон л та. Их нарийн юм байна, байсан юм байна. Тэгээд яг тэр шалгалтаараа ингэж үзэж судалж сонгосон газар нь хоёулаа таарсан. Тийм сайн тохиолдолд. За тэгээд саяхан Асуура гэдэг Монголын компани Манчмаа захиралтай дэлхийн гэрэлтүүлгийн нэлээд том компани болох Игүсэни гэдэг компанитай хамтраад амар баясгалант хийдийн гэрэлтүүлгийн асуудлыг шинжилсэн. Тэгэхээр Игүсэни компани өөрөө бас энэ дээр спонсор болж оролцоод өөрийнхөө мэргэжлүүдийг явуулаад бүх зураг төслөө хийгээд сонголтоо хийгээд гэрлүүдэд байршуулсан. Тэнд би ажиллах ийм завшаан тохиолдсон. За гэрэлтүүлэг бол үнэхээр гайхамшигтай болсон. Тэр гэрэлтүүлэг гэдэг зүйл чинь өөрөө бүхэл бүтэн шинжлэх ухаан шүү дээ. Гэрлийн тэр тоон байна. Нүдэнд харагдахгүй байх ёстой. Тэгэл тэр нэг өнгө байна. Юуг илэрхийлэх ёстой, юуг онцлох ёстой гэдэг зүйл энэ төр гэдэг чинь их нарийн ийм судалгаагаар хийгддэг энэ зүйл. Тэр тусмаа эртнийтийн түүхэн ийм барилга, сүм хийдийн барилга гэдэг өөрөө их нарийн. Яг тэр чиглэлээр хийгдсэн анхны гэрэлтүүлэг хийгдсэн энэ хийд бол амар баясгалант хийд. Одоо шүн яг тэр гадна талын хэсгийн гэрэлтүүлэг шүнээ ингээ харахад үнэхээр бүр гайхамшигт. Тэр ингэр дээр тэр чинь амар баясгалант хийж чинь байршил нь үнэхээр гайхамшигтай шүү дээ. Ингээд явж байгаа л ингээд алсаас яг ингээ харагдаг. Тэгээ нилээ явж ирдэг шүү дээ. Тэгэхээр яг тэр алсаас харж байгаа тэр харамж тэр бүх юм шүн тэр гэрэлтүүлэг хийцэн байхад үнэхээр гайхамшигт. Тэгээд би тэр нөгөө нээлтийн нэмэнд оролцоод нэг 2 хоног амар баясгалант нэлээд цагтай сайхан амарсан. Тэгээд хийдэр нэлээ явж үзлээ л би ерөнхийдөө мэддэг л байсан. Ингээ яваад ингээ үзэхээр бүр үнэхээр өстой гайхамшиг гэж хэлэхээр юмнууд би миний хувьд би ажиглаж мэдсэн. Нэгдүгээр тэр сүмийн инженерийн шийдэл гэдэг бол маш гайхамшигтай шийдэл. Нөгөө их юм дөрвөлжин гол дугны барилгыг училтын хэсэг үе дээврийн хэсгийг шийдэхэд хүндрэлтэй байсан. Тийм учраас дээврийн хэсгийг 2 хэсэг болгож шийдээд голын хэсэг, захын хэсэг гэдгийг шийдээд нөгөө дундуур нь ингээ бороо урсан шүү дээ. Тэр чинь 2 салангад дээврийн шийдлэр шийдчихэр борооны ус ингээд урсгад яг голоор нь ус тайлуулах систем хийгээд тэгээд тэр борооны ус гол багны дундуур дуулгаар доторлцсон ийм ховл хийгээд тэрүүгээрээ урсаад суурийнхаа хэсгээр гадагшаа гардаг. Ийм инженерийн шийдлийг хийсэн. Тэр чинь Аазтай баг их ховорт ордог тийм шийдэл юм байл. За хоёрдугаарх нь амар баясгалант хийдийн тэр сүмийн чимэглэл нь бусад хийдүүдээс арай өөр. Өнгөний хувьд тэгээд тэр нэг хийц загварын хувьд тэгээд ингээд зүгээр хараал сонирхоод явхад нөгөө дэлхийн алдартай Hermès гэж брэнд байдаг шүү дээ. Үнэтэй. Тэрний нэг юм өнгө байдаг юм. Нэг юм цэнхэр
ногоон нэг ийм өнгөний нэг ийм гоё тоон байдаг байхгүй юу? Яг тэр өнгө. Тэгэхээр мэдээж дэлхийн тэр үнэтэй брэнд, нэр хүндтэй брэнд тэр өнгийг гаргах гэж нэлээд судалж, нэлээд ажиллаж бий болгосон өнгө шүү дээ. Одоо яг тэр брендийн өнгө байхгүй юу? Тэгээд яг тэр өнгийг бид 17 дугаар зуунд баригдсан хийдтэй хэрэгжилж гисэн тийм байх. Тэгэхээр эн чинь бол гайхамшиг байхгүй. Энэ өнгийг орчин үеийн шиг ингээд одоо дуртай будгаа ашиглаж гаргах боломж байгаагүй. Нөгөө мэдээж байгалийн будаг шүү дээ. Тэр чинь шороон будаг. Тэгээд тэрийгээ болоод найруулад тэгээд нөгөө амтны тэр чинь юу гэдэг вүлээ? Гахаан цус мустай хайлдагчлуу тэгээ бодог болгож будна гэхэд тэгэж гаргасан өнөөдрийн тэр өнгө тэр хэл хээний тэр нэг юм хэв маяг өмнөхөр бүр гайхамшигтай байгаа байхгүй. Тэгэхээр бид тэгээд ийм юмаа ерөөсөө өөрсдөө мэддэггүй юм байл. Тэгэхээр энийг ингээд зүгээр нэг ингээ амралтаараа цаг гаргаад очиад ингээ үзэхэд тэр хүн өгдөг тэр мэдрэмж бол үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр тийм зүйлийг харахаар хүн нөгөө нэг бидний нэг ярьдаг штэ. Одоо их оронч үзэл гээл ярьдаг. Нэг юм бахархал гээл нэг том хүрээнд дээрээд байдаг тэр утгагүй штэ. Тэр мэдрэмжийг хүнд өгдөг юм чинь томдоо биш, тэр ураа доозондоо биш. Ерөөсөө ийм жижиг ийм өөрт байгаа бидний бий болгосон энэ жижиг ч гэсэн энэ чухал зүйлүүдийг бид нар өөрсдөө мэдэж авах л энэ л зүйл юм байл шүү дээ.